Хай. За нөгөө нэг юугаараа биччихээн. DJI-ийн авсан жижиг юм pocket гэдэг юм авсан жижиг камера. Тэрүүгээр биччихээн. Гэхдээ энэ одоо хэр сайн бичигдэх юм байгаа бүү мэд. Тэгээд би та нарт миний үүсмэс юм байгаа дуушаар угаагаад нөгөө нэг хатцсан байгаа царай нэг юм иймэрхүү чаавас. Тэгээд би ерөнхийдөө нуцаас халах чи угаасаа дараа нь дахиад толбож үзнэ гэж бодож байна. Би тэгээд сахал ус салаа самных усыг янзлж ийж гарна. Тэгээд би ажлын хорой болоогүй угаасаа. Тэгээд тэр хооронд усандаа орчоо цай би жимээ хийгээд ирчээ. Тэгээд имлэг булчинтай болоогүй. Тийм хурдан булчинтай болдог ч хэмжүүг авах өмөрт цаац. Тэгээд одоо юу яах гэж нөө энийг өрөөсөө идэн сахал идэн гэхдээ нэг харагдахгүй л ингээд харагдвал зүгээр яг бүр тойлоос ингээд харж байгаад ингээд зулгааж болдог. Тэгээд зулгаахгүй бол хөхрөөд идэг. Тэгээд ингээд би тэрэнд амар дургу. Тэгээд лазер дуусан боловч заавал 7-аас 14 хоног байн бавчдаг ингээд ядаргаатай яваад тийм аа. Тэгээд зас ашиглах уу ингээд. Яа бас мөнгө ч дээ бөө мөнгө. Тий. Би ерөөсөө бүр юу вэ? Би ч бүр ингээд галзуурчихсан юм шүү. Солирччихсан юм шүү. Сайн байна уу? Манай суух тавтай морд бүр байхгүй болцсон юм. Өө бүр сайхан. Үзэгчтэй хүндэлж мөндөлт юм бүр байхгүй юу? Дураараа шааж байгаа юм шүү. Яа муухалтар юм бэ? Би ийм орон гаранд та нарт ихтэй угаасаа мэддэг бах уу? Чаавс энийг амт YouTube хийх гээд өчрөө олохгүй. Тэгэхээр нэг юм нэг хүмүүс шиг юм албан ёсны дараараа манай суух тавтай морил ямар юмны яасан янз гуайн гэдэг тийм юм хийчихдэггүй. Тэгээд чаавс угаасаа ингээд нөгөө юм жоохон идэ хичгдүүлүү тийм юмтай юм шиг байгаа маа ингээд юм хийж чад гинт өөр юм хийгээд ингээд солироод галрууд идэг. Тэгээд одоо ямар ч арга чарга байхгүй. Найз нөхдөө би энэ дэр өөрийгөө харж болж шээ. Лам хараа гэж. Би яагаад энийг асаава? Энэ сахал усаа зулгаагаад энэ салтаа саамныхаа усыг янзлах зураа. Та нарт нэг юм өөрийнхөө одоо ингээд мэдэрсэн соёлын шок. Энэ Америкт ирээд мэдэрсэн соёлын шок. Тэгээ би чи нөгөө нэг солонгос амьдралын хэм маягаас гарч чадаагүй байцаагаад наашаа ирсэн баггүй юу? Тэгээ би сүүлийн үед амар олон тийм юу мэдрээд нэг юм соёлын ялгаа нэг юм сонирн байдлуудад амар их ороод. За тэгээд одоо баахан 3 минут гутснаа одоо гинт хай балаавуудаа ирүүгсэн тавтай мэрэлж. Яа баг үүх түүхээ яриад ингээд бүх юмаа зэгцэлснийхээ араас ингэж хуцаж байгаа байхгүй юу? Ийм өвчтэй ар шээс байгаа байхгүй юу? За одоо тэгээ яг би сая хэллээ штэ тий жим юм хийгээд ирлээд энэ ус настаа зурлах гэж байна. Тэр хоорондоо би нэг хов ярихгүй бол бүрсэн тоо. Тэгээ би нэг юм ганц кола уучих гээд авсан чинь баг энэ одоо 24 цаг болчихоо. Би ерөөс энэ кола энэ аим сайн уудаг төрлийн хүн биш. Тэгээ гинт юм умаар санагдаад нэг авсан чинь ингээд одоо баг энийг баг 24 цагт 3-ны 2-ын ус юм уу? 2-ны 1-ийн ус юм уу? Таглаатай болохоор газ нь байна. Жоохон уучлаа. Тэгээ би сая усанд ороод гараад ирсэн дээ гэсэн чинь миний усны байж байгаа байдлыг харж байгаа зү. Миний энэ талын ус ингээд энэ тал руугаа ингээд босч хатаад байдаг. Тэгээ энэ нь ингэж хатаад байдаг. Тэгээ энэ одоо яг яах гад ага үссэн байгаа бүү мэднэ. Айгу тийм тэмүүлэлтэй хаашаач тэмүүлээд идэх хараалцах харагдаа чинь энэ болохоор айгу дайжгүй ингээд нэг юм аргаа болоод ингээд хат чинь. Тэгээ би нэг заавал индүү мэндүүгээр ингээд доош нь дардаг байхгүй юу. Тэгээ би төрөчийн бичлэг дээр хэлсэн шүү дээ. Би ингээд амар юм буржгар үстэй. Тэгээд ийм айтайхан буржгар биш ээ. Хааш наашаа хоорондоо зодтолцсон юм шиг юм ааш муутай буржгар. Тэгээ индүү мэндүүтэй найзлж ич нэг юм хүний дайтай харагданаа. Тэгээ одоо энийг ингээд бариад ингээд очиод эндүүгээр ингээд дарна. Гэхдээ одоо хэсэгт ингээд орхичих. Та нар угаасаа миний юм ухаа зэрэгтэй мэдчихэж байгаа шүү дээ. Тэгээд юу яалаа? Тэр за одоо энэ үүс гэдэг яах вэ? Ингээ балаараад хуцаад шал өөр юм яриад байдгийн. Тэр соёлын ялгаа малгаа гэд яриг гэд би гол сэт өргөө орё. Өөр сахлаа аваач мартчих. Тэгээд би энэ
энийг ингэж жагаад та нар л харцаад ингээд сахлаа авангаадаг та нарт хов ярьсан юм. Бас цагаан хэмнэх хэрэгтэй би ч энэ YouTube-ээс олсон орлого гэж юм алга надад бас яг үнэндээ тэр мөнгө төгрөг тайцсан бүүм нэг данс руу оржлого авах гэхдээ олигтой мөнгө орох юм биш ч одоо. Тэгээд одоо явж ажил хийх гээд байна би. Нэг газар ресепшн гэж удаж байна. Юу хийж байгаа юм каст хийж байгаа нэг одоо солонгос хоолны газар би нэг кастн дээр зогсдог байхгүй юу. Тэгээд нэг одоо 5-аас ажиллаад 8:30 таарна. Өдөрт 3 цаг 30 минут бичдэг. Иймэр ажиллаад Америкт ирсэн хүмүүс ер нь бүгд л ингэж ажиллаж байна. Тэрнээс хичээдэж яах вэ? Чинь ирж юм болгоо хийж байгаа юм шиг лээ. Тэгээд дүнгэж ирсэн надад тийм олигтой ажиллаж олдохгүй байна. Англи хэл маань чадж хахад амар муу. Бид нар соёлын ялгаа ярина гэдэг. Энэ юм өвчтэй ард. Болдог л өөрөө нэг сайхан шаагаад авмаар байгаа байхгүй юу? Ухаараач таа гэдэг. Наанч намайг ингээд зодоод ухаарлах хүн байхгүй учраас би юм амар хийнэггүй байгаа юм шиг санагдаад байна. За тэгээд одоо тэр соёлын ялгаанд орё. Би ч нөгөө нэг Солонгост олон жил амьдраад тэгээ Монгол руу очиод 21 он Монголд очиод тэгээ нэг жил 2 жил амьдраад тэгээ нааш өрөөд ирсэн шүү дээ. Тэгээ нэг жил 2 жил амьдрахтаа би чинь 100 л Монголд байсан. Өвөл нь бол ерөөсөө дандаа нөгөө юунд байсан юм. Таиланд, Вьетнамд гөлөөгөө хөлдөж өгөх гээд нэгээд тэгээд угаасаа Монгол байрны түрээс 8 өндөр хэмжээний өвөл байрны өндөр түрээс төлж сард сая 500 2 сая төлж Монголд байжсэн дөрөв өвлөн зүгээр тэр мөнгө аваад зүгээр Вьетнамд очиод твтгэд араа биш шаах шааж байгаа юм чинь. Тэгээд би чинь Таиланд, Вьетнамд өвлжсөөр байгаад Монголдо 2 жил болсон. 200 мунаа л байсан уу. Тэгээд юу яалаа? Нааш Америк руу ирлээ. Тэгсэн чинь би чинь Солонгост миний сурсныг соёл байгаа байхгүй юу? Соёлч гэж дээ ер нь бол Солонгост амьдардаг монголчууд бол тэрийг маш сайн мэдчихэж байгаа нэг юм Солонгост нэг юм даруухан ийм одоо нэг гэсэн амтан бол ер нь бол айгүй тийм соёлтой, боловсралтай, тэг хүнийг хүнддэг юм тийм одоо монголоор бол тийм айгүй юм төлөвчсөн айтайхан хүн гэж хүлээн зөвшөөрөгддөг энэ тэнд ажилд ороод ингээд хүний өгсөхгүй гэрүүл орол хийхгүй тэгээд нэг юм 예사장님, нэг бол 예상상님 гэдэг ингээд нэг юм юу байх хэвээр нэг юм одоо юу гэмээр юм бэ монголоор гой тайлбарламаар ах юм наач би тайлбарлаж чаддгүй ямар тааш нэг тийм юм би тэг хүнтэй танилцсан ч гэсэн ингээд амар нэг гэж инээж минийгээ нэг юм амраа дараад идэг да солонгос охтууд тэг залуучууд нь хүртэл ингээд одоо нэг юм юу штэ нэг юм гэдэг нэг юм тэгээд ер нь бол нэг юм тэгээд юм үерхлийн тал дээр ч юм уу тэг хосуудын харилцаан дээр ч юм охтууд нэг юм cute мэт байгаа л гэж мэгээд ингээд тэг нэг тэр үед бол надад гоё санагддаг байсан нэг юу гэдэг юм байдаг одоо ч стил байгаа угаасаа. Тэгээ нэг юм охтууд нэг юм хөөрхөн яагаад нэг гэ маяглаад тэгээ нэг юм кангаажсан коянгисан энэ гэх юм байдаг аахгүй юм папи шиг стилтэй, муу шиг стилтэй энэ гэх юмгүй ер нь бол нэг тийм. Тэгээд охтууд нь нэг тийм мэрхэлдэг тийм нэг юу энэ гаргадаг юм байдаг гэсэн чинь Америкт ирээд би ерөөсөө мдээгүй байж байгаа саяхан мэдэж авсан байхгүй юу. Гэсэн чинь яасан гэсэн чинь нэг юм игдүүтэй байх гэдэг юм насанд хүрсэн хүмүүс яг юм ямар нэг юм дутуу юм шиг юм хөөрхий юм жоохон юу юм болов тархин асуудалтай юм болов гэж боддог гинэ. Америкууд ер нь бол шарууд ч юм уу энэ блакууд ч юм уу те яна блак гэдэг хэрэгэлсэн яна харууд шүү. Тэгээд тэгсэн чинь би одоо өөрийгөө айгу Америкт ирээд ингээ амьдарч байгаадаа ингээ хүмүүстэй танилцж мэлзээд байж байхдаа ингээ нэр мэрээ асуугаад ингээ хоорондоо хэлзэнгуул нөө намайг Ирүү гэдэг my name is Zero nice to meet you гэж мэгээд ингээ амар юм сонсог хагэ нэг юм даруухан нэг юм соёлтой амар юм би ингээ амар гоё юм соёлтой хүн шүү гэж өөрийгөө ингээ илэрхийлээд байна гэж бодсон чинь ерөөдөө би ингэж харагдсан байна. Иш чаавс энийг амт юм доожоогүй юм яг юм бүрэн боловсроогүй нэг юм алхаагүй хүн шиг юм мэдрэмж төрүүлс яг надад хүн тэгж хэлсэн байхгүй л тийм. Гэтэ ер нь ингээд одоо ирсний дараа ингээд бодоод ингээд одоо ингээд нэг Америк жоохон амьдраад ингээд Америк найзуудтай болоод ингээд тэднээс ингээд характерыг ингээд ажиглаад байсан чи харин би жоохон юм ер нь жоохон юм солонгосчууд бол ер нь жоохон солонгос хятадууд ер нь жоохон доожгүй харагддаг гинэ тэр нэг юм бүхэлдсдгөөсөө болоод гэхдээ энэ чинь соёлын ялгаа байхгүй солонгос Японд бол айгүй тийм гоё зөвхөн байгаа шүү дээ. Тэгж Америкт ирсэн чинь нэг юм доожоогүй тийм жоохон ямар нэг юм дутуу хүн шиг ингэж харагддаг гинэ. Тэгээд энэ Америкийн соёл нь тийм учраас Азиудыг шоолоод ингээд ингэж бүхэлдэж ингээд байдаг байсан юм байна. Энд чинь бас цаанаа нэг юм учир шалтгаанд л байсан юм байна. Би яаж мэдвэ?
Тэгээ би итгээл угаасаа өчнөө олон зуун мянгаараа мэдээгүй юмыг одоо гинт бас солонгосчууд мэдээгүй, монголчууд биднэрт мэдээгүй. Тэгсэн чинь энэ Америкт байгаа хүмүүсийн соёлдоо ерөөхдөө нэг ийм юм байд юм байна. Ер нь та нар миний юу ярьж байгааг ойлгож байна уу? Би өөр өсвөлд өөрхий ярьж байгаа юм ойлгохоо болоо шаачих юм. Амар хов ярих гэсэн чинь өөрөө нөгөө ярих гэсэн ховондоо төөрөө. Тэргүүцтэй юм. Алах юм санстаа. Тэгээд энэ Америкт чинь ийм жоохон альфа энергитэй ийм жоохон ийм нэг юм юмд нэг ийм хүмүүс амар ийм гоё од байдаг юм байна. Одоо одон цааш юм бэ нэг ийм жоохон инкихтэй одоо нэг ийм сонирхол татдаг охтууд дуртай байдаг. Нэг бол залуучууд дуртай байдаг. Нэг ийм охтууд байдаг шүү дээ. Манай 10 жилд бол манай монголоор бол 10 жилд нэг ийм арын ширээнд суудаг нэг ийм далжгар бойнор байдаг байсан да. Одоо үүмүлээд хичээл нэг холигтой хийдгүү. Тэгээд ер нь бол юм хөдөлгөөнтэй юмд би гэдэг нэг юм амар юм ерөөсөө би мэднэ би ингэж чадмаад гэдэг нэг юм өнгөрөө залуучууд байдаг да. Гэхдээ юм муу талаараа биш сая хүн дээрлэх зоддог талаараа ерөөсөө яриаггүй. Ер нь зүгээр юм энгийн амьдрал дээр нэг юм жоохон юм манлайлагч төрлийн залуучууд амар тийм юу ихтэй инки ихтэй одоо нэг юу юм одоо монголоор инки ихтэй одоо юу нэг юм одоо юм од сургуулийн юм од бой мой гэж байдаг да. Тэрийг одоо юу гэдэг чтэй нэг юм манай эн чинь амар юу одоо нэг юм олонний анхаарлын төв байдаг. Гэхдээ энэ арай буруу тайлбарлаад байна. Йоо би ингээд солонгосоор ойлгоод байгаа хэрэг яг тэр үгийг монголоор бас ингээд амар гой тайлбарлаад ингээд хэлийг гэхээр бас чадахгүй байгаа тийм. Тэрийг бас англиар ч чадахгүй заа юу. Йоо над юу чаддаг юм алга. За ерөнхийдөө тэгээд ойлго та нар. Тэсвэлдээ өөрөө тайлбарлаж чадахгүй болохоор загинж үзэж ш таараа нэм айхтар байгаа байхгүй юу. Өөрөө ингээд болохгүй болоод ирэхээр зөвлөдөө үзэж байгаа та нар ойлгоод үзүүлүүцгээ шууд загинжиж ийм. Би ч сэтгцээ өвчтэй юм шиг амаа. Имлэгт хөвтчмээр юм шиг. Хэдэн төрх болчоод имлэгт үзүүлдэг юм билгэн тарих талгаа. Харин тийм хэцээ найзтай гэж. Тэгээд яах вэ? Тэгээд ер нь бол манай тэр Азиудын нэг юм гоё юм соёлтой байх гэж хичээж байгаа зан нь энэ Америкт бол таардаг юм бэ. Жохон лузер харагддаг юм биш үү? Тиймээс би одооноос ер нь тийм амар соёлтой байхыг хичээхээ болиё гэж бодож байна угаасаа. Тэг хүн амтанд ингэ мөрлөлж цэцэрлэх годомж нь ингэж юм гэх юм бол бараг л sorry I'm sorry морыг одоо энэ sorry морыг зайл авч хай. Ахиж sorry байхгүй шүү надад Америкчууд аваад байгаа. Харин тэгсэн чи арай мууцтай харин тэг шаач. Амар гой соёлтой ингээд амар гой соёлтой байж нэг даа гэж бодсон ч манайгаа харин доожгүй моожгүй бодсон шаадаг шааж байна. Тэгэхээр ми жоохон дүүл бас энэ Монгол хүн байна да Чингисийн Монгол байна да. Яаж зэрлэг танха бэлэг танха байдгийг үзүүлж болно шүү тэгээд. Тэг өчтөр нэг нь барьж аваад идчихлээ. Хотлоо шааж байгаа шүү. Надад нүдүүлдэг амтэн ч гэж юу ах вэ? Би өсрээд нөгөө мөч чихмэл Андре гэж чихмэл тоглоом болно нүд. Өөр юугаа нүдч чадах юм. Мөрөц юм уу? Тэгээ ер нь бол жоохон юм юу байх хэрэгтэй, алжгаар байх хэрэгтэй юм байна. Юм айгүй юм найрсаг хүмүүстэй амар амархан танил. Ер нь бол ингэ хүмүүстэй харилцаасаа үсгэж чаддаг байх юм байна гэж би амар ойлгосон. Одоо нэг бид нар чинь нэг аим монголчууд амар Чингисд анх уулзсан үнтэйгээ танилцсан ингээд хаа ихээр миний нэр намайг тэр гэдэг мэддэг гэдэг үүтэй ингээд нэг юм юу ярихаа мэдэхгүй сайн танихгүй юм чи юугаар ярих вэ гэж ингээд жоохон дүлгнээд идэг. Тэгсэн чи энд чи ерөөсөө үжээ язааны найз уу заа 20 жил найзлцаа итгэв. My name та хастаа юу хийдэггүй гэж мэгэл ингээд nice гэж. Тэг зүгээр л баг одоо би ингээд юу яадаг rocking хийдэг минь ингээд уулан давирдаг гэл ингээд хийж билэнгүүл nice би ерөөсөө хийж үзээгүй би энийг бол ингэж хийж үзмээр энэ дараа хоёулаа цаг болоод хоёулаа хамт хийж үзэн үзээгээд ерөөсөө нэг юм яриаг ингээд шууд амар гой өргөж аваад ингээд гоё юм дандаа юм одоо нэг yes no гэдэг нэг юм асуултанд хариулагддаг нэг юм богинохан асуултууд ерөөсөө хэрэгэлдэггүй албаар нэг юм одоо жишээ нь цаашаа үргэлжлэж болох үс яриа өдөөдтэй тэр хүнтэйгээ жоох ингээд юм small talk-гоос илүүтэй жоох ингэж иж хүмүүстэй илүү дотно болдог юм байна. Тэгсэн чи би ч одоо бараг л оцор нэг үед нөө my name is Hero гэл ингээд чимээг болчдөг төрлийн хүн. Тэгээд ингээд хиттэй инхээр би титтэй гэл ингээд хаана амьдрдаг вэ титтэй гэл дандаа ингээд яриаг нь таслаад яриад байдаг төрлийн хүн байсан юм байна. Тэгсэн чинь өөрийгөө ч гэсэн амар юм доожоогүй харагдуулаад хүмүүс тийм мэдрэмж өгөөд байдаг. Яг ер нь бол ингээд гоё юм хүмүүстэй гоё харилцаатай өөрөө юм жоохон nice гэдгийг
зөв илэрхийлэхийн тулд Америкт бол ер нь жоох юм нээлттэй байх ёстой байдгийн байна гэдгийг би одооноос ер нь ингээд сурж байна. Тэгээ надад бол хэцүү л байгаа л да. Гэхдээ ер нь бол угаасаа хүн байгаа усын усан бол ясын даг гэхчээр би Монгол хөөн бэлэг тангаа гэдэг одоо бэлэг тангаа биш би юм даруухан анх болц үнтэйг хичээдэг юм байдаг. Хин ч тэр чи ойлгодгүй. Яг гэвэл чи одоо ингээд тэмцэж штэ шинэ газараа тасах гад юм. Тэгээд тийм учраас ер нь бол ингээд орчинтойгоо маш хурдан уусахын тулд энэ орчинд амьдардаг хүмүүсийн соёлыг маш хурдан сурах хэрэгтэй юм байна гэж би бодод. Солонгосын соёлыг би бас тийг сурж ирсэн. Анх очил ёо ямар ядгатай юм бэ? Бам бүхэл зүйлх гээл ингээд доош тонгоож аргасин надад гэж хэлчихэд тэгээд камсаамны даг үл ингээд доош ингээд тонгоогоод хүнтэй жоо хайтайхан баймайг өнгөтнөө ямар ядгатай юм бэ? Манай монголчууд ерөөсөө ингээд бүхэлдгүү барьдгүү гэж би чи бас тэр үедээ бардамнаад л яхаар Чингисийн Монгол будааны хүмүүстэд бүхэлдгүү амиа гэж мэгээд айгүй ээготой тэр чинь жоох хүүхдэж тэгсээрэн байгаад амьдралын ихэнд амьдралд нухлуулаа Солонгост би яг Солонгос соёлыг сурж байгаа байхгүй эцээц тэгээд олон жил амьдраад тэгээд сүүлдээ нөгөөд чи өөстөө 감사합니다 사장님 월급 올려주세요 гэдэг дээр тулж байгаа байхгүй юу. Яа эцээ. Гэтэ би одоо ингэ Солонгос хэлээс мартаад байна хэрэглэхгүй. Тэгээд хамгийн ганц нэг Солонгос найзуудтай байдаг гэдэг эднэртэйгээ ингээд ярьдаг. Гэтэ ер нь нөгөө амьдралаас холдоод би 21 оноос хойш ингээд Солонгосоос холдчихлоо жоохон миний хэл бас ингээд мартагдаад идэв юм байна. Гэтэ яг хуу ер нь бол бүгд нь ойлгодог хэрнээ нөгөө ярианы чадвар ингээд сулраад алдагдаад ингээд ер нь гачин болоод идэв юм байна. Угаас ч нэг ойлгож байгаагүй л дээ. Гэтэ бас ер нь жоохон ингээд муудчихдаг юм биш шүү. Баян хэрэгжилж авахгүй бол гадаад хэл гэдэг бол төрөлх хэл биш учраас хүмүүсээ сайн хэрэгжилж байгаарэ. Тэгээ би тийм юм сурлаа гэж та нарт ингээд одоо ингээд яар би яагаад та нарт ерөөсөө иймэрхүү юм ерөөсөө ярьж байгаагүй юм болоо гэж бодсон чи би угаасаа өөрөө ч тэрийг мдээгүй мэдрээгүй сураагүй ойлгоогүй ухаараагүй явж исэн бай. Тэгээ би ч одоо YouTube маань нөгөө нэг юу орж ирээд онгод их юм хэвээр. Бөө танаар бол нөгөө нэг онгод цахиус маань орж ирээд би ч одоо YouTube одоо алыг талыг чаныг буцалгая гэж сууж ирсэн хэвээр. Гадаа тэгээд дургу байгаа хүмүүсгүй л шүү. Цагт болоод яана хоцорчгүй дээ. Утаад суугаад исэн чинь ажлын цаг өнгөрцөн байхгүй дээ. Мессеж ирүүл яана. Чи хоцорлоо зайл гэд. Тэгвэл одоо тэгээ та нар намайг тэжээж штэ. Би ч бас тэнцэнэ 3 цаг ажиллаад өдрийн нэг бас хөөхөн $100 орчим аваад идэх штэ. Тэр $100 ч бас ингээд мөнгөгүй болцсон үед ингээд айгүй амьд орно. Зөө та нар. Ер нь олгүй ингээ нөгөө юу мөнгийг ерөөсөө ингээд байнга ер нь бол ингээ боломж нь байвал мөнгийг ер нь цааш нь ингээл хураагаал даал тэгээл байж ах хэрэгтэй, олж л ах хэрэгтэй. Өнөөдөр миний цалин надад хангалттай байна гэд ангаагаа твтэх юм бол тэгэл ер нь хэцүү. Би бол ер нь нэг тийм төрлийн хүн. Ер нь бол ингээд жижиг сажигч байсан хамаагүй мөнгө олох юм байвал хийгээл яадаг юм сонь жижиг юм онлайнаар юм зарах марах байвал амар шүү дээ. Тэгээ тэр мөнгөө ингээд алахгүй одоо чи онлайнаар ингээд юм Америк хүртэл би онлайнаар юм зараад идэг хэрнээ тэрнийхээ мөнгөнд ерөөсө хүрдгүү хэзээ нэгэн цагт би ингээд ямар нэг рискэнд орох юм бол над хэрэгтэй гэж бодоод энд нь байлгаал яадаг. Яг нэг угаасаа нэг Холланд дээр хутаг гашган дээр жаад ирчээд турж өгөх гээд байгаа заавал тэрийг авч үрээд шаардлага байхгүй гэж боддог. Тэгээ би ер нь бол нэг $20-30 байсан ч гэсэн олох юм бол амар баяртай тэрийг цааш ингээд хийх л юм хүсэлтэй яагаад идэв. Битгүй 30 гараа тийм болчих юм уу? Угаасаа тийм нариндаа гацсан нарийн огш байсан юм мэдгүй. Тэгэд альжсэн амар том мөнгө үрдэг байхгүй угаасаа. Нэг амар юм цуглуулсан юм цуглуулад сүрхээ сайхан амьдраад байгаа мөнгө хэрэггүй тэг гүлж очиж шал тэнийг юм дээр авч там мөнгө үрж мөрчдөг. Ер нь тэг хүн гэдэг бол ер нь аль юм мал гэдэг юм байна. Ер нь бол малын нэг жоохон агсан төвшин юм ярьдаг. Арай илүү ухаантай гэр байшин савтай утас сэргэлдэг л болохоос ер нь мал шүү хүмүүс. Мал гэдэг англиас ер нь гарах байх уу? Чи өөрөө малаа амар хэрүүлж байна. Чич мал, бич мал. Бүгдээрээ мал. Ла. За нэг тиймэрхүү сонио хачин байна. Тэгээ та нар өөр бас яг одоохондоо миний мэдэрсэн нэг юм юу байгаад байгаа байхгүй юу? Энэ Солонгос дээрээ мэдэрсэн нэг юм уцаад унлаа. Солонгос дээрээ гişөөж байна. Америк дээрээ ер нь одоо ингэ 2 жил орчим би ингэ болж байна. Тэгээд яг тэр үед одоо эхэндээ англи хэлмэн жоохон таарахын бүр тааруулаа одоо ч ойлгохтой биш л дээ. Гэхдээ одоо бол хин нэг намайг доромжлуулаад зүрхэл доромжлох хэмжээний бас үзүүл үзэх хэмжээний би бас бүр хүнтэй бүр хэрэлдсэн гээл бод англиар амар пиццаны газар сухтуу. Тэгэхээр тэр өөрөө намайг үзсэн л дөө. Тэгээ би
амар өндөр хүнтэй хэрэглэчээ дараа нь үгүй яана буугаар гарч буутцсан болоо тэ амнаасаа олж өстой агалуулах нь гээд жоохон айсан. Тэмээ. Гэтээ бас заримдаа би ч бас дотор Чингисийн цус яваад идэг юм шиг байл шүү дээ. Гэв гинт Чингис хаан гарч ирээд дотроос. Сэлэмдүүлзүүл сэлэмдэлцээ гэлтэй амар бичдэг хизээ тэгж нэг өдөр сэлэмдээд толгойг завчруулах юм болохгүй дээ. Тайтайхан байхгүй бол. За нэг тиймэрхүү сони хацантай. Тэгээ та нар энэ Америкт амьдардаг хүмүүс намайг манай санд амьдардаг болон Америкт ер нь санд биш Америкт амьдардаг хүмүүс миний бичлэгийг амар хүзэлтийн билээ би тэг сая сангийн наадмаар очсон чи амар олон хүн намайг би бичлэгч үздэг шүү чи ийм шүү гэд амар хөөрхөн амар гоё байсан. Тэг хүмүүс надад тийм урам юу гэсэн чи би бүр ингэж бичлэгээ илүү гоё хиймээр санагдсан. Тэг хүмүүс ингэж бас шинээр танилцсан гол өө би чамайг мэдхийм байх бичлэгч үзсэн гэд. Тэг надад амар гоё санагдсан. Тэгэж гоё хэлж өгж байгаа. Тэгээ тийм урмын үг хэлдэг хүмүүс ер нь бол амар гоё юм бэлээ. Тэгээд ингэж надад бас тийм худлаа хэлдэг хүмүүстэй бас амар таарчсан. Чи ингээд бид нар ингээд клаб ингээд монгол хүмүүстэй таарч мараад өнгөтлөө. Тийм үү чамаа хин гэдэг юм бид ингээд хаана амьдэрд юм амьдэрт ингээд гэсэн чинь ингээд би анх ингээд танилцж байгаа шүү дээ. Тэгэл өнгөл тийм намайг тэр гэдэг мэддэг гэл ингээд ингэжсэн. Сүүлд нь согтунгуудаа анх удаа л харж марж ингээд сүн чинь жоохон ингээд танилцаад ганц 2 3 шат уусан чинь. Гэхдээ чи ер нь бол бичлэгэн дээр ингэдэг чи амар юм байдаг мэдэг. Танаа гэр тэнд байдаг тийм ээ гэв. Би бүр чисэж намайг танихгүй мэдэхгүй гэдтэй гээд дотроо бодсон. Хүмүүс ингээд согтоод ирэнгүүтээ амар зүгээр л нэг бол миний бичлэгийг үзсэн бол үзсэн л гин үзтээ нэг худлаа. Мэдгүй би чамайг анх удаа харчих. Би нэг монголчуудаа нийлдэггүй маа энэ төр гэж мэдчихсэн аа. Согтоод ирсэн ээ. Шууд би чиний бичлэгийг үзэж аваад ер нь тэгж бодсон моцсон. Чи гэхдээ ер нь тийм юм ингээд. Чи чинь намайг танихгүй гээг юм уу? Өнөөдөр сая танилцлаа гээг юм уу гэсэн чинь. Үгүй тэгээд ер нь бол чиний бичлэгийг дээр ингээд имэрсэр зөндөөл ингээд явж л харна үзэж л байсан л да гэж мэдээ. Тэгээд би бүр яг тийм хүмүүсийг би тийм хүмүүс ер нь бол үнэхээр амар дургу. Амар тэнэг санагддаг. Үзсэн бол үзчихсэн бол үзсэн л байгаа үстэй намайг үзлээ гэдэг хүн яах гараа доош орох гэдэг юм уу? Нэг бол намайг яагаад гэж хэлээд тийм тэнэг худлаа юм яриа тэгээд согтоо дараа нь баригдахаас хойш тэгээд хоёроор тийм нэг юм шээсний газар худлаач хоёр алахгүй баригдаж өөрөө ч юу байлдороо намайг ч юу байлдоруулаад тэгээд би нэг заавал тэр намайг үзэх ёстой ч юм үзсэн байх ёстой гэж юусэн юм яриаг багт чинь өөрөө анханасаа тэгж худлаа хэлчихээ дараа нь ингээд намайг ч юу байлдоруулаад өөрөө ч тийм тэнэг хүн болоод тэгээд би ер нь тийм хүмүүст амар дургүй. Тэгээд ер нь миний бичлэгийг үзчихээд дараа нь надад таарчаад би чиний бичлэгийг үздэггүй гэж худлаа хэлэх гэж байгаа бол ер нь миний бичлэгийг үзхий болоорой. Үздэг бол үздэг. Би энэ бичлэг гоё байсан, тэр бичлэг амар тэнэг байсан. Тэгээд чиний энэ ч амар юм мангар энэ ч амар гоё гэдэг дараа нь уулзалтаа надад хэлж өгч болно шүү дээ. Би тэр энэ ч амар гоё. Babe. Okay. Ингээд хүн ойлгоно шүү дээ. Заримдаа юу тийм үү за би тхий хичээ яач юм. Гэхдээ би танарт тааруулж ингээд өөрийгөө өөрчилж чадахгүй ч гэсэн ямар нэг байдлаар бас гоё үг хэлэх чинь гоё шүү дээ хүн заавал муухай үг хэлгээгүй сайхан үг буухаж юм. За мэдгүй ямар ч tas нэг тим юм бэ. За тэгээ одоо ажил мэтэл явахгүй энэ сахал махал ударлаа. Энэ ер нь би ингээд жалчхаараа бүр ингээд ерөөсө бүх юм мартах хар мал байгаа байхгүй. Тэгээд энэ юу яалаа. Сахал махал аавна гэдээс одоо бүр наваач дуусаачгүй ингээд гөлөөгөө өөний харагдахгүй юм аа ажих тасаа. Тэгээд юу яа одоо ингээд энийгээ дуусгаад одоо ингээд явъя. Ажил төрөлтөө. Тэгээд одоо бичлэг ч гэсэн ингээд дуусгая. Миний бичлэг ер нь нэг сүүлийн үед нэг ийм бичлэгнүүд маань илүү надад илүү амар байгаад нэг юм бэлдээл өстой нэг ийшээ очиод ингэж мингээд тэгээд зүгээр л ер нь бол би ингээд нэг юм гоё яг ийм дотроос ийм гарч ирнэгүй л эренгүүт шууд бүжижэл уцаан барьж аваад яг гоё юм яри гэсэн үед бичлэг надад илүү гоё яваад байна. За тэгээд энэ үртэл үтсэнд баярлалаа боллоо өгнөрөө дараагийн бичлэгээр уулзлаа. Түр бай. Одоо би ажилдаа явж арай хийж нэг 5 төгрөг олохгүй боломжтой бас мөнгө төгрөг хэцүүтэй байна. Ер нь нэг тийм олигтой царайтай биш юм аа. Энэ үсгийг эндүүж барих бол одоо ажил руугаа нэг юм сони нэг талаас нь салхинд ингээ хөөгд туулгацсан юм шиг юм үстэй юм одоо бол манай захирал байхгүй л дээ. Захирал байдаг баха. Байхгүй ганц нэг төдөл ажилладаг бас байдгүй. Тэгээ би одоо ч ганцаараа даамар шүү дээ. Галт тооныхоо идэг. Ой, хоол хийж өгмө гэж томроод. Өөсөд энэ ой, Альберто гэсэн юм. Галт тооныхоо идэг Мексикуудыг очиж Нэт хоол идэг захирал байхгүй томроод банш мэн шаруулаад бичдэг. Өөрөөр ресторан шиг шааж амж. Захирлыг байхаар бич айгуу тийм даруухан. Сайн байна уу захирлаа сайхан маршна захирлаа. Тийм моохай хийж өгч. Худлаа би тэгдэггүй шүү зүгээр юм жок хийж шүү айгуу тийм. Ер нь тэгсэн чи яадаг юм бэ? За тэр олон юм хуцаж улингартах яах вэ? Тэгээ одоо ингээд энэ хүртэл үзсэн баярлалаа балаагнараа. Ирүү гээд балаагнууд ингээд ажилдаа явна. Яа ингээд явлаа. Тэгээ дараагийн бичлэр уулзлаа.
Bye. Bye.